Нэг хоёр. Оо, хэлчихэж байгаа юм уу? Сайн байцгаана уу? Энэ бичлэгийг хий гэж бодоод зөндөө удаа явсан. Тэгээд дээрээсээ надад тухтай суух цаг зав угаасаа гарахгүй юм байна. Тэгээд суухгүйгээр бичлэгээ хийчих яа. Тэгээд ялангуяа аялал жуулчлалын үйлрэл ойртож байгааг хэлэх үү. Надад ирж байгаа асуултууд бүр айгүй их болоод байгаа. Бас хүмүүст хэрэгтэй байгаа юм шиг байгаа учраас энэ бичлэгээ эхлүүлье. Тэгэхээр энэ бичлэг нь юуны тухай вэ гэхлээр Таиланд руу аялахад юу анхаарах талаар бичлэг байх болно. Юуны түрүүнд та аялах талаараа маш эртнээс тэгээд хамгийн доод нь ядаж 3 сарын өмнө аялна гэдгээ төлөвлөсөн байх хэрэгтэй. За бүр цаашаа жилийн өмнөөс ер нь аялна. За тэгээд хаашаа явах байгаа бас төлөвлөсөн байх хэрэгтэй. Хэрвээ яг Таиланд явнаа энэ жил эсвэл дараа жил гэд төлөвлөсөн болвол маш сайн. За хэрвээ Таиланд явахаар аль хэзээний шийдчихсэн. За аяллаа төлөвлөгөө гаргаад нислэг болон зочид бодлоо захиалаад эхэлж байгаа болвол энэ бичлэгтэй хэрэг болно гэж найдаж байна. Таиланд руу аялна гэд шийдчихсэн болвол ганцаараа аялах уу, гэр бүлээрээ аялах уу, багаар аялах уу гэдгээ дараа нь шийдэх хэрэгтэй. Аяллаа компаниар аялъя гэж төлөвлөж байгаа болвол би бол зөв шийдвэрээ гэж хэлнэ. Яагаад вэ гэхлээр аяллаа компаниар явбал нэгдүгээр нислэг болон зочид бодол нь захиалагдчихсан. За тэгээд маш олон үзүр үйлчлэгийг хямд үнээр унаа тэргэн цаанаасаа хүргээд өгчөгдөг. За тийм учраас өөрөө явснаас хамаагүй сайн мөнгө цаг хугацаа хэмнэж болдог. Өөрөө явах бол яг аяллаа компани хөтөлбөрийг дагаад тэгээд өөрөө явна гэвэл хамаагүй өндөр зардал гардаг. Аяллаа компани болохоор энтхийн аялал жуулчлалын компанитай хамтраад маш хямд үнэтэй чанартай даатгалтай үйлчлэгээ явуулдагаараа онцлог байд юм аа. За гэхдээ хэрвээ аяллаа компани өөр танихгүй мэдхгүй хүмүүстэй явмааргүй байвал өөрөө явахад асуудалгүй. Гэхдээ гэр бүлийн аль нэг гишүүн эсвэл хоёрын ч юм уу заавал яг юу хийж үзэх яах талаараа байнга санаа зовж унаа машин хоолунд гэж ер нь бол байнга санаа зовх асуудал байдаг. Аяллаа компаниар явах бол маш давуу талтай. Сул тал нь юу вэ гэхлээр 10 дотор нэг хүн ямар нэгэн асуудал тарьдаг, арх удаг, эсвэл бол хоцордог ч юм уу тийм хүмүүс ер нь бол байдаг. Тэгэхээр аяллаа компани 20-оос нэг их хэтрүүлдэггүй хүмүүс авч явдаг байвал их сайн. Аяллаа компани яаж сонгох вэ гэвэл за аяллаа компани маань Таиландд үйл ажиллагаа явуулах эрхтэй Таиландын компанитай хамтарч ажилладаг байх шаардлагатай нэгдүгээрт. За хоёрдугаарт Монголд хэр олон жил одоо үйл ажиллагаа явуулсан вебсайт нь байна уу? Мэдээж маш олон компаниуд байгаа. Одоо сонголтоо хийж чадахгүй байвал хамгийн ойлгомжтой нь хамгийн гоё харилцаатай газрыг сонгох хэрэгтэй. Та мөнгөө төлчдөг. Тэгээ араас чинь тэгээ хайчдаг бол онцгүй. Одоо ер нь бол үйлчлэгээний чанар стандартаараа л өөрсөлдөж байна. Түүнээс биш аяллаа компани бол маш олон байгаа. За нодлон бол хэд хэдэн аяллаа компаниуд хүмүүсийг аягүй хохироогоод өвлийн хүүтэнд тэнд хаяа явчихсан санаж байгаа бол за тийм юм гаргуулахгүй тулд яах хэрэгтэй вэ гэхээр хямд үнийг битгий сонгоо. Таиланд руу 7 хоног нислэгтэйгээ зочид буудал үзүүртэйгээ ингээд аялахад 5 сая төгрөг гэдэг болвол маш боломжийн бараг хямдхан үнэ. Та нар одоо өөрсдөө нислэгээ захиалаагүй бол нислэгч нь л бараг 2 сая 500 болсон байгаа. За тэгэнгүүт үзүүр үйлчлэгээ хотгоо оронд явах мавах гэхлээр Таиландд өртөг тийм хямдхан биш. Ялангуяа ганцаараа явахад олуулаа буюу компаниар явахад хямдхан байдаг учраас
Тэгээд явцсан дээр байдаг. Нислэгээ захиалчихсан л бол зочид буудал болон үзүр үйлчилгээний тиктэй захиалчихсан дээр байдаг шүү. Эрт захиалах тусмаа мөнгө хэмнэж чадна. 1-2-оор явж байгаа бол одоо хамаа байж үү тэ 5 6 10 явж явахдаа нислэг зочид буудлаа эртхэн захиалчихвал маш сайн мөнгө хэмнэ. Тэгээ цаг нь тулчихлаар бас зочид буудал энэ төр нь олддоггүй. Ялангуяа одоо энэ 12 сарын шинэ жил цагаан сар яаси миний хөө унтахгүй миний хөө энэ чинь толгой дээр нь ирээд байна уу өөр тийшээ явмаар байгаа юм уу за аяллаа компаниудын одоо үзүүрийн одоо маршрут нь аль дээр гарчихсан байдаг тэрийг үзээд хэрвээ нэмж үзмээр байгаа юм байвал чөлөөт өдрийнхөө аяллаар өөрөө яваад үзэхэд болно. Таиланд бол харьцангуй төөрч бодлох нь гайгүй англи хэлний ойлголт сайн интернет сайн хөгжсөн газар гэж би бол боддог. За тэгээд үзүүрийнхаа тикет болон цагийн хуваарийг маш сайн харж төлөвлөх хэрэгтэй. Ер нь өглөө эрт гэрээсээ гарах их зүгээр гоё сэрүүхэнд надтай л сэрүүхэн шинээр ирж байгаа ир хүмүүст бол их халуун л байх бах өглөө оройд бол ялангуяа одоо 11 12 1 сар бол ер нь харьцангуй өглөөдөө сэрүүхэн байдаг сар байгаа. Таиландд аль ч үйлрэлд ирсэн бол ер нь монголчуудад халуун хിവэрэл байх болно. Хамгийн халуун нь 3-4-р сар байдаг. За борооны үйлрэл гэж байх нь байдаг гэхдээ тийм амар аялаж болохооргүй хэмжээний бороо морол байхгүй. Бороо орвол 1-2 цаг л орно. Тэр хооронд нь массажинд ороод сайхан эсвэл дэлгүүр хэсээд хоол идээд тэгэл өнгөрөөчихдөг. Бороо орлоо, үер боллоо гэд нэг айгаад ах юм ерөөсөө байхгүй битгий санаа зов. Тэг үер боллоо гэж мэдээ сонслоо маслаа гэж хүмүүс айгүй их тэгдэг. Улаанбаатар шиг амар үер болно гэж угаасаа байхгүй. Унаа. Аялын компаниар унаатайгаа явбал угаасаа хямд тусна. Аялын компани чөлөөт өдөр эсвэл хуваараа аялж байгаа хүмүүс унаагаа яах вэ гэвэл энд метро дээгүр доогуур явдаг метро, автобус, такси компаниуд маш сайн хөгжчихсөн байдаг. За тэгээд 3-аас дээш явж байгаа бол ер нь таксид нь илүү хямд бөгөөд хурдан байдаг. За такси болоод ер нь хямдхан гэж би бол боддог. Бангкок дотроо бүр амар хол явлаа гэхэд 50,000 төгрөг болдог ч юм уу. Тэгэхээр олуулаа эсвэл 3-аас дээш бол таксид ч гэсэн зүгээр байдаг. Ер нь хот дотроо ойрхон үзүүрийн газрууд бол 200-аас 300 бат буюу 20-30 мянган төгрөг болдгоо такси. Метро бол бас ер нь л дөхөж очино. Нэг метронд суухлаар бараг 5,000 тэгээд дамжуул 10,000 болчихно. Тэгэхээр таксид нь зүгээр байдаг. Таксид болохоор Grab болон Bolt гэдэг аппликейшнуд байгаа. Bolt нь арай хямдхан гэж хүмүүс ярьдаг. Үнэн. Grab бол ажлын өдрүүдээр ажлын өдөр ажлын цаг эхлэх дуусахад бол такси дуудахад олдохоо болчихвол Bolt-оор дуудаж бас болно. За тэгээ аль нэг нь татаад үзэх хэрэгтэй. Карта холбож болно, бэлэн мөнгөөр төлж болно. Гэхдээ богино хугацаагаар ирж байгаа хүмүүс карта холбох хэрэггүй гэж би бол боддог. Зүгээр сайхан бэлэн мөнгөөр төлөөд явчихсан нь. Задгаа мөнгө сайн халааслаад бэлэн мөнгөөрөө төлсөн нь зүгээр байдаг. Grab дотор хоол хүргэлтийн үйлчилгээ байдаг. Дэлгүүрээс бараа хүргэлтийн үйлчилгээ байдаг. За аяллаар ирж байгаа хүмүүс бол хоол хүргэлтийн үйлчилгээг нь илүү сонгох байх гэж бодож байна. Дэлгүүрийн бараа яг бол 2-3 хоног болдог. Хоол хүргэлт бол ихтэй л цаг болно. За заримдаа хоол идэхгүй
хоцорчих эсвэл бол өөр төрлийн хоол идмээр байгаа үед бол грабаар хоол захиалаад идчих бол маш амар байдаг. Янз янзын олон төрлийн рестораны, олон төрлийн гоё хоолнууд маш дажгүй үнэтэй байдаг. За мэдээж ресторанаас шалтгаална. Таиландд ирснээр мэдээж Таиланд массажинд орох хэрэгтэй. За тэгээд зөндөө олон массажны газрууд байгаа. Бүгдээр өөр өөр. Тэгтээ ер нь бол үнэт дагаад чанар байдаг. Хямдхан газар сайн массажист ч байдаг. Миний бодлоор нас тогтсон эгч нар илүү дажгүй массаж хийгээд байгаа юм шиг санагддаг. За массажинд ороход бас нэг анхаарах зүйл маань гар утас, бэлэн мөнгө, үнэт идэл энтрээ маш хямгатай байлгах хэрэгтэй. Ер нь массажинд орохдоо тийм үнэт идэл энтер зүүж орох хэрэггүй. Зүүж орсон бол тайлах хэрэггүй шүү. За тэгээд тайлсан бол цүнх саванда хийгээд дэрэнд ороо хийнэ. Алга болвол тэгээд олдохгүй. За тийм байна. Тэгтээ гоё юм зочид буудлуудын ч юм уу ямар гоё спа бол үнэхээр дажгүй маш гоё үйлчлэгээтэй. Таиландд ирснийх заавал массажинд орох хэрэгтэй шүү. Гоё. Тай массаж нь ч гоё, тосон массаж нь ч гоё. Ер нь гоё. За бэлэн мөнгө болон картны талаар ярий. За хүмүүс ямар мөнгөтэй ирэх вэ? Ямар валюттай ирэх вэ гэж асуудаг. Америк доллар, Австрал доллар, юан, йен, Хонконг доллар ер нь юу л вэ? Бүгд л ажилладаг. Монгол төгрөгөл биш бол ер нь бүгд ажилладаг. Рубль хүртэл авдаг. Тэгээд өөртөө ер нь бол хамгийн авахд амар байгаагаа л авах хэрэгтэй. За тэгээд мөнгө солиулахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад гэвэл ер нь бол баг Америкаас бусад орнуудад Америкийн хуучин зуутын дэвсгэрт буюу хуучин 100 ногооныг бол ерөөсөө авахаа болчихсон. Мөнгөө солиулахдаа ер нь бол шууд долларыг худалдаж авах хэрэгтэй буюу зуутын долларуудаа худалдаж авах хэрэгтэй. Тэдэнд өргөнд доллар авъя гэхлээр бахан задгаа доллар хүрээд ирдэг. За тэгээд задгаа долларын ханшин жоохон унцсан байдаг учраас хүмүүс бас яагаад ингэж байгаа маягаан гэж тэгдэг. Тийм мэдээж задгаа мөнгөний ханшин арай бага байдаг аа. Тийм болохоор бүхэл доллар худалдаж авах хэрэгтэй. За юан ч муу ялгаагүй. Бүхэл юан байвал зүгээр байдаг аа. За тэгээд нэлээд олон одоо гайгүй ресторанууд, хөвчлийн ресторанууд. За тэгээд бас брендинг дэлгүүрүүд зөвхөн картаар үйлчилдэг болоод эхэлчихсэн байгаа. Зөвхөн картаар үйлчилдэг. Буюу бэлэн мөнгө авдаггүй болчихсон гэсэн. Нөгөө нэг картаар үйлчилдэг. Яаш минь. Тийм миний хүү нойр нь хүрээд байгаа шүү дээ. Нойр нь хүрээд байгаа байхгүй юу? За манай хүүхдийн нойр хүрээд байна. Хөдлөе. Нөгөө мөнгө солиулах дээр мөнгө солидог газар хаасаагүй байдаг шүү гэж хэлэхээ мартчихчих. Бичиг баримтаа заавал биетээр нь авчирж ээж мөнгөө солиулдаг. За карт авах хэрэгтэй. Зарим ресторанууд болон бусад дэлгүүрүүд зөвхөн картаар үйлчилдэг болчихсон. Учираас заавал картанда мөнгөтэй явах бас шаардлагатай. Хэрвээ бэлэн мөнгө чинь дуусаад картнаас мөнгө авах шаардлагатай бол нэг мөсөө авах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл их мөнгө ч авсан бай, бага мөнгө ч авсан бай. Картнаас 220 бат 220 баха шимтгэл суулгадаг. Энэ нэг ойролцоогоор 25-аас 30 мянган төгрөг юм уу. За тэгээ банкнаас шалтгаалаад шимтгэл бас гарчдаг. Тэгээд нэг ойролцоогоор 50 мянган төгрөг их мөнгө ч авсан, бага мөнгө ч авсан хамаагүй тэгж суутгагддаг учраас мөнгө авахар бол нэг мөсөн авчихж байгаарэ.
За хэрвээ карта хайчихсан, бэлэн мөнгө нь дуусчихсан. Тэгээд Бангкокт явж ивэл надтай холбогдож бэлэн мөнгө авч болно. Би төгрөгийн дансанд мөнгө аваад баат болгож бэлэн мөнгөөр өгч амич аврах боломжтой. Тэгээд заавал надаас мөнгө аваарай гэж байгаа юм биш, зүгээр ямар нэгэн тийм ноцтой тохиолдол гарсан болвол би тусалж чаднаа л гэж байгаа. Түүнээс би нэг ашиг орлого хараад мөнгө солих гээд байгаа юм байхгүй. Тийм учраас шаардлагагүй бол битгий холбогдорой. Би чинь ялах нойтын хүүхэдтэй. Тэгээд гарч орох бол их асуудалтай. Мөнгө авахар бол мэдээж өөрөө ирнэ. Зочид бодлоо захиалахдаа мэдээж эрт захиалах хэрэгтэй. Хүүхэдтэй явж байгаа хүмүүс 7-оос дээш насны хүүхдүүд бол том хүн гэж зочид бодлоо ер нь бол захиалуулдаг. Хэрвээ аяллаа компаниар явж байгаа бол хамт нэг орон дээр унтчихнаа гэд хүүхдийнхаа орыг бол асуулчихж болдог. Өөртөө нэг захиалдаг аппуудаар, вебсайтуудаар захиалж байгаа болвол хүүхэд чинь 7 настай болвол 7-оос дээш настай болвол том хүний үнээр ер нь бол явчихдаг. Зарим зочид бодлоод хүүхэд оруулдаггүй гэдгийг бас анхаараарай. Олон биш гэхдээ зүгээр цөөхөн. Зочид бодолд бас эд хөрөнгө, үнэт хэдлэл, бэлэн мөнгө үлдээхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Зочид бодлынх нь өөрсдийнх нь сейфэнд хийх, эсвэл ресепшн дээр нь сейфэнд хийж үлдээх. Эсвэл бүр сандалт хийгээд өөрийнхөө чиндааманд хийгээд чиндаамаа цоожлоод гарах. За бэлэн мөнгө болон үнэт хэдлэл алга бол ер нь бол олдно гэж бол найдалтаггүй. Гадуур хулгай зэлгээ дээрэм нэг багч гэсэндээ ер нь бол халаас малаас цүнхний онгорхой цахилгаан энтрээс гар утас болон мөнгөө алдчихсан тохиолдол бол надад тохиолдож байсан. Би хүртэл өөрөө супермаркетад явж хагаад төрөвчээс олж исэн цүнхнээсээ. Тиймэрхүү юмнууд байдгийг бас анхаарах хэрэгтэй шүү. За тэгээд хүмүүс шумуулны талаар их асуудаг. Яг харж байгаачлан ер нь бол шумуул байхгүй. Мэдээж хоолон ор юм чи шумуул байх нь байгаа. Монгол шиг ингээл амар дөнгөнээл олуулаа нисэлтэд байдаг юм бол байдаггүй. Нэг цөөхөн л шумуул харагдана. Гэхдээ айгуулаг тод харагдана. Амар том хөөт үрхцэн юм шиг тийм шумуулнууд байдаг байгаа. За нарны тосоо бол Монголоос авсан ч болно, эндээс авсан ч болно. Ер нь бол нарны тосоо сайн төрөхгүй бол хэцүү. Ялангуяа далайн эргээр бол нарны тос төрөхгүй бол жоохон төлөвдөд байдаг. Тэгээд харах, шавжны асуудлууд яригдах байх. Мэдээж харахтайгийн хувьд харахтай. Гэхдээ бүр амар улаан цагаан, ил цагаан гүйлтэд бол байхгүй. Ер нь бол нэг айхан бол байхгүй. Гэхдээ харах, шавж харна штэ. Харна штэ. Чи дулаахан ор юм чинь мэдээж байна. Угаасаа. Сим картны талаар ярий. За хүмүүс Монголоос сим карт аваад ирээд байдаг. Яг миний туршлагаар бол Монголоос авчирсан сим карт нэг бол датан дуусчдаг, эсвэл заримдаа нэг өдөр ажиллаж ирсэн маргааш нь ажиллахаа болчдөг. Тиймэрхүү тохиолдлууд аягүй их гарч ирсэн. Тийм болохоор би бол ирээд сим карт авсан зүгээрээ гэж боддгоо. Сим картыг болохоор за Монголоос авмаар байгаа нь бол авч болно. Тэгээд Trip.com дээр бас бит бус сим бас байдаг. Тэр ажиллана. Ирсэн хойноо сим авбал найдвартай сайн ажилладаг. Сарын 300 баатын дугаар авъя. Тэгээд сим карт нь 50 баат. Буюу нийт 350 баат болдог юм дугаар байдаг. Мэдээж онгоцны бодол дээр үнэтэй юм зарах учраас тэрийг хийлдэггүй. Шууд очиод мэддэг хүн шиг царайлаад 300 баатын 1 сарын эрэхтэй дугаар авъя. Сим картанд хийдгээд
350 бат төлөхөд сарын хязгааргүй хэрэгтэй. Интернеттэй SIM карт авч болдгоо. Монгол улсын улаан паспорттай хүнд Таиланд улс 90 хоног визгүй ирэхээс өмнө энэ вебсайт дээр орж эдгээрийг бөглөх ёстой шүү. За хувцсны тухайд ер нь бол Чиндам дөрөв хувцас авчрах хэрэггүй. За мах борцож авчрах хэрэггүй. Нэг 7 хоногийн тулд за сар байсан ч бай. Өсөж өгөх гэж байгаа биш одоо тэгээд мах борцоор яах вэ? Энд ч гэсэн өхөр хоньны мах зөндөө байдаг. Тэгээд гой зөөлхөн хямд үнэтэй. За хямд эсэх нь мэдэхгүй маа. Гэхдээ яг уу идмэр үйл бас идчихмээр айгу гой хоньны мах. Хонь өхрийн мах байдгаа. Тэгээ хувцсан дээр болохоор байгаа шорт подолч гэр нимгэн нойтой хувцснуудаа л авчир. Ер нь бол даарна гэж бараг л байхгүй. Нэрээ саяхан бороо орсон. Тэгээд эдний зүлэг гойноо горцсон байгаа юм байна. Би лаг сүм дотор ороод ирсэн юм чи. Зэ хувцас хүнэр хэд их хувцас хунаар авчрах хэрэггүй. Пүүз мүз бол бүр дэмий зүгээр ачааны нэмэр шүү. Тийм болохоор. Пүүз мүзний хэрэг байхгүй. Ачааны нэмэр учраас нарны малгай, нарны шил. Тэгээд нимгэн нойтой хувцастайгаа ирэхэд болно. За тэг усны хувцас айтайх юм байвал авчраарай. Энд бас сонголт муу шүү. Гэхдээ элбэгийн хувьд бол элбэгээ. Таиланд аялахад аюултай юу? Би бол аюулгүй гэж хэлнэ. Хүмүүс хүүхэд мөхөд алга болсон тэгээд байдаг. Миний хувьд бол харин ч амар амгалан аюулгүй газар гэж боддог. Миний хажууд нэг бочгийн эргэлтээд байна. Би ингээд чанга ярьж байгаа. За мэдээж би бол аюулгүй гэж хэлнэ. Мэдээж эмхтэй эрэхтэй ялгаагүй шөнөөрөө гэрэлгүй харахгүй гудамжаар явбал угаасаа аюултай. За хүүхэд мөхт алга болоод молоод байдаг. Хүүхдийг угаасаа том хүн заавал харгалзаж явах ёстой байдгаа. Ямар ч насны хүүхдээ хичнээн том болсон ч гэсэндээ эцэг их асран хамгаалагчтайгаа заавал хамт явах ёстой угаасаа. Таиланд дээр хаашаа явах хэрэггүй вэ? Буюу очих хэрэггүй газар. Floating market буюу ингээ усан дээр зах заваар явдаг юм зах байдаг байхгүй. Тэр ингээд олон жилийн төөхтэй, алдартай Таиландд очивол заавал очих ёстой газар гэд тэгдэг. Гэхдээ миний хувьд бол маш бохир, замбраагүй тэгээ бас жинхэнэ ловер хийх газар гэж би бол боддог. Яагаад гэвэл ингээ усан дээр шууд удаад заваар явуулдаг. За тэгээ тэрнийхээ хоёр талаар яг адилхан гадуур зах дээр байж байгаа сүвнэрүүд арай өндөр үнэтэй зардаг. За тэгээ худалдан авалт хийнгүүт хариулт мариултанд дутуу өгчдөг. Тэгэхээр яг нь буцаж очих боломжгүй. Тэр заваар явж байгаа шууд дуугаар ингээд заваар явж байгаа завны эргэх боломжгүй. Тийм газрууд байдаг учраас мэдээж дахиж та харахгүй тэр хүнийг. Тийм учраас ловер хийгдэх магадлал маш өндөр байдаг. Тэгэхээр floating market явах хэрэггүй. Залуу хүмүүс бол шөнийн цэнгэний газруудаар бол яваг л гэж би бол боддог. Тэгээ шөнийн цэнгэний газрууд бас гэрэлтийн газрын хажууд бас гэрэлгүй гудамжнууд бас байдаг. Тийшээ орохдоо болгоомжтой байгаарай. Ер нь орох хэрэггүй. За тэгээ цаг агарын талаар маш их асуудаг. Дандаа нэмэх 30-тай байна. За шөнийн цагаар нэмэх 25. Гэхдээ ер нь ямар ч байсан ер нь бол даарахгүй. Air condition буюу агааржуулагч айгуу сайн ажилладаг газар бол даарна. Гэхдээ нэг зузаан цамц мамцны хэрэггүй нэмгэн алчууртай ирэхэд л болно. Хоолны хувьд хоол бол угаасаа маш олон сонголттой. Таиланд хоолнууд бол маш халуун ногоотой, жоохон сонин амттай надад санагддаг.
Тэгээд гудамжны хоол буюу гадаа ил зараа зогсож байдаг шортой мортой хоол бол авч идэх хэрэггүй. Айгу гоё харагдана. Тэгтээ их эйгүй. Шортой мортой зарж идэх хоол шүү. Хордлогонд орсноос хойш юм бол дахиж хоол идээгүй. Зочид бодлол үзэр үйлчлэгийг захиалаад өгөөч гэдэг. Цаг нь тулсан хойно захиалах айгүй хэцүү, хүндрэлтэй байдаг. Өрөө олдохгүй олдсон ч маш өндөр үнэтэй өрөөнүүд нь үлдчихсэн байдаг. За явъя. Гэлүүгээ явъя. За одоохондоо миний толгойд бол нэг иймэрхүү юмнууд байна. Таиланд бол аялахад нэг асуудалтай, аюултай газар бол биш. Тэгээ шийдвэр гаргаад гаргачихсан аялах га төлөвлөж байгаа. Эсвэл дараа жил аялах гэж байгаа бол Таиланд бол бусад Азийн орнуудыг бодвол харьцангуй англи хэл сайтай, тээвэр хөгжил сайтай. Тэгээ үзэж харах газрууд бас олон. Их дажгүй газар гэж би бол боддог. Тэгээ хүмүүс нь ч гэсэн айгүй найрсаг дажгүй хүмүүс байгаа. Мэдээж скам хийх гэж байгаа хүмүүс бас ч гэсэн дэндүү байдаг. Нэг юм саналаа. За ялангуяа багаараа буюу аялал жуулчлалын компаниар ирж байгаа болвол хөтчин айгүй олон юм газруудаар явж юм худалдаж авах магадлалтай. Гэхдээ мэдээж таалагдсан юм худалдаж авах хэрэгтэй. За сүгнэр одоо бараач юм уу. За тэгтээ эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд бол хүн эрүүл байх чинь ерөөсө хөдөлгөөн тэгээд зүрх сэтгэлдээ сайхан юм бодоход л эрүүл байна. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн аваад эрүүл болно гэвэл би бол нийтдээ л сонсогдож байна гэж хэлнэ. Тийм учраас болгоомжтой байгаарэ. Тэр мөрөн дээрээ жоохон хэрсүү хандаарай гэж хэлж захиа. Тэгээд өнөөдрийн бичлэгээ энэ хүргээд дуусгая. Тэгээд та нар бас Таиландд тохиолдсон сайхан болон муухай явдлаа хуваалцаарай. Яваагүй хүмүүс бол өөр асуух зүйлээ бол доор комент бичээрэй. За тэгээд өөр тайванда баярлалаа. Баяртай.